Монголын үндэсний худалдаа ажилтны танхим гэдэг шууд монголоор бичээд хайхад одоо үйлчилгээ гэдээ байж байгаа. Үйлчилгээ гэдээ орохлоор гэрчилгээ гэдээ байж байгаа. Гэрчилгээ дотор гарал үүслийн гэрчилгээ гэдээ оруулсан байгаа. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд бид нар бол гарал үүслийн гэрчилгээ авдаг. Та гаднаас түүхий идэ оруулж ирээд энэчээ боловсруулаад 60-аас дээш хувийн өөрчлөлт оруулсан тохиолдолд мөн гарал үүслийн гэрчилгээ авах юм боломжтой байгаа. Гарал үүслийн гэрчилгээ авахын тулд ер нь бүрдүүлэх бичиг баримтны чагсаалтыг бол энэчээ оруулсан байгаа. За энэ дэр хамгийн гол чухал бичиг баримт болох гадаад худалдааны гэрээний хуулбарыг та өгнө. Форм Б-г бол та манай танхим дээр ирээд гараараа бөөлж олно, эсвэл хэвлээд одоо ажил дээр бичээд ирчиж болно. За invoice packing list-ийг бүглэх invoice-ны загварыг бид нар энэ бас оруулсан байгаа. Гадаад худалдааны үнийн нэхэмжлэх сав баглаа бодлын чагсаалтыг англи хэл юм уу, орос хэл дээр хийн. Ихэвчлэн бол англи хэл дээр явдаг. За дөрөвдүгээрт нь тухайн компани гэрчлэгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмшлэний хуулбар, тавдугаарт нь тухайн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад одоо тусгай гэрчлэгээ юм уу одоо зөвшөөрлүүд авдаг. Тэр болгоны хуулбарыг бид нэр авч үлддэг байгаа. Дээрээс хоёрт нь гарал үүслийн гэрчлэгээ бүглэх, онлайнаар бүглэх заавартайгаа ингээд тавигдсан байгаа. Байнга явуулдаг бол бидрээс та байгууллагынхаа регистрийн дугаарыг илгээгээд нууц өгөө аваад шууд бүглэх боломжтой. За регистрийн дугаар нууц өгөө аваагүй бол та энэ дээр шууд бүглэх гэдэг дээр орж олно. За энэ дээр одоо шууд бүглэх танд хүснэгт харагдаж байгаа. Тэгэхээр хүсэл гаргагчийн төрөл гэдэг дээр бид нар байгууллага гэдгийг сонгож байна. Хувь хүн бол хувь хүн гэдгээ сонгоно. За ингээд гарал үүслийн гэрчлэгээ бүглэх хилээ та сонгоно. Жишээлбэл би энэ дээр англи хэл гэдгийг сонголоо. За байгууллагын регистрийн дугаар тэр нэг удаа оруулаад та хадгалчих юм бол бидрээс код аваад орох болгондоо шууд танай компани дээр архив үүснэ. Жишээлбэл энэ бол одоо регистрийн дугаарыг зохиомжлоор оруулж байгаа шүү гэдгийг та бүгдийг ойлгосоо гэж бодож байна. За энэ шалгах тавчиг бол шалгахад та манай компанид одоо байгууллагын нэр, утасны дугаарыг регистрийн дугаараа бүртгүүлсэн бол шууд автоматар таны байгууллагын нэр монгол хэл дээр регистрийн дугаар чинь гарна. А ороогүй бол байгууллага олцсонгүй гэд гаргаж ирнэ. За энэ дээр олдоогүй учраас компанийн нэр дээр жишээ хийх компани гэдээ оруулчих. Энэ дээр бол та монголоор бичих ёстой. За холбогдох утсан дээр нь би за нэгээр оруулчих тий. За мэйл хаягаа олсноор би өөрийнхөө мэйл хаягийг оруулчих. Бүгд дууссаны дараа тань дээр мэйл хаягаар танаа байгууллага ингэж бүглөлөө гэсэн мэйл очих юм. Англи хэлээ сонгосон учраас экспортер гэдгээс эхлээд англиар бүглэнэ. Жишээлбэл энэ экспортер гэдэг дээр би одоо англиар жишээ гэдгийг бол LTD-г англиар орууллаа. Шуудангийн хаяг хот гэдэг дээр 7-8 гэд оруулчих. За City гэдэг дээр Улаанбаатар гэвччих. Энэ бол англиар бүглэж байгаа шүү. За танай компани хаяг англиар орчно гэсэн үг. За экспортлер чи овог нэр гэдэг дээр орхон гэж биччихье. Одоо овог нэрээ оруулна гэсэн үг. Менежерийн одоо англи нэрх нь орхон туяач гэдэг юм уу тий. За хаяг дээр одоо жишээлбэл Баян зүрх дүүрэг дистрикттэй Баян зүрх Улааны гудамж гэдэг юм уу тий. Стрит 1 гэдэг ингээ оруулчих. Консайна буюу хүлээн авахчийн хаяг. Энэ бол одоо танаг ачааг яг хүлээж авч байгаа компани хаягийг англиар оруулна гэсэн үг. Erlian China Co Ltd. За шуудангийн хаяг гэдэг дээр бол одоо уул ясандаа бол нөгөө код байдаг тий. Жишээлбэл би энэ ингээ 222 гээ оруулчих. За City гэдэг дээр нь Erlian. За сонгох гэдэг дээр нь бид нар China гэдгийг сонгох нь. Яг олон улсын нэршлэлээр нь одоо People's Republic of China гэж сонгодог. PR China гэдэг бол одоо энийг бүтнээр нь бид нар оруулдаг гэсэн. За хаягийн хувьд бол одоо юу гэдгийг China Street гэж зохиомлоор оруулчих. Гэх мэтчлэн та тэр компани бүх хаягийг одоо та энэ дээр нь оруулж өгнө гэсэн үг. За Bayer-ийн хувьд бол одоо жишээлбэл энэ яг энэ дээдлийнхаа компанитай ижилхэн гэх юм бол SMS Consigna гэж биччихнэ. Одоо яг хүлээн авахчиж байгаа ижилхэн гэсэн үг. За өөр ах юм бол энэ чинь яг саяных шиг бүгэлдэх шигэ одоо өөр гэдгээр энэ хаягаа яг ингээд оруулаад бүгэлж. За тээврийн хэрэгслийн одоо төрөл тээвэр хаанаас явах вэ гэх юм бол Улаанбаатараас одоо Монгол гэдгийг сонгогдож байна. Очих хачаа Erlian дээр Public of China гэж хэлсэн шүү дээ тий. Тэрийгээ сонгоно. Тээврийн хэрэгсэлээр нь жишээлбэл одоо трак
өндөр тээврийн хэрэгслийн за дугаар авахгүй дугааргүйгээ. За дамжин өнгөрөх бомб гэх юм бол замын үүдгээ бичиж. За гэрээ контрактын хувьд бол одоо жишээ нь контракт гэрээний дугаар нь одоо юу гэдэг нэг гэрээний огно гэдэг энэ огног бол сонгох календарыг энэ оруулсан байгаа. 2 3 бүтээгдэхүүн гаргаж байна гэвэл нэмэх тэмдэгтэр та дараад бүтээгдэхүүнээ нэмэх боломжтой. Задгаагаар явж байна гэх юм бол энэ балт гэдгээ сонгоно. Сав баглаа бодлын сонголт нь энэ байгаа. Задгаа учраас энэ сав баглаа бодлын тоог бичээгүй байна. Нүүрсэн дээр авч үзье хэдүүлээ. За цэвэржин хідвэ гэвэл одоо 3000 ч гэдэг юм уу тий. 3000 бохиржин задгаа учраас энэ бохиржин яг гिचлэхэн. За тонс гэдгийг сонгоно. За цэвэр Монголоос гаралтай P-ийн сонголоо. За HS код тавихааргүй бол тавихгүй гэж өнгөрөөд бүтээгдэхүүний тоо хэмжээ гэдэг дээр одоо жишээлбэл 3000 тонноос өөр одоо багцтай байсан бол энэ чинь тичнээ ширхэг гэдгийг үл энэ чинь оруулж өгөх боломжтой. Нүүрс учраас энэ чинь оруулахгүй байх нь. За unit price буюу нэг бүрийн үнийн нь бол энэ чинь ойролцоогоор $27.4. Долларын тэмдгийг тавихгүйгээр явна. Огно гэхийг өнөөдрөөр авчи. Нэхэмжлийн дугаар нь хідвэ гэх юм бол 0.1 гэдээ авчи. Долларын нийт дүн нь одоо 3000 тонн ч нэг бүр нь $27.4 байсан бол одоо нийт дүрэндээ хэд болж байгаа юм? $93,289 болж байгаа юм байна. Доллараар бичнэ. За ихэвчлэн зарим компаниуд бол юанаар бичдэг. Тэрийгээ go руу ороод юаны ханш хийдвэн тэрүүгээрээ өржүүлээд долларын ханш хийдвэн тэрүүгээрээ хуваагаал одоо нийт долларын хэмжээ гаргах нэ. Багцын тоо хэмжээ гэдгээ оруулах нь одоо жишээлбэл задгаагаар гарч байгаа учраас энэ дээр шууд энэ балк гэдгийг сонгох нь шүү дээ тийм. За ингээд сонголтоо ийц. За одоо энэ дээр цэвэржин нийт жингээ оруулна. Одоо энэ дээр задгаа учраас цэвэржин бохиржин хоёр нийтлэх юм байна гэж үзнэ. За энэ дээр нийт тоо хэмжээнд энэ доороо байгаа учраас энэ дээр бол жишээлбэл ноолдурын бүтээгдэхүүн дээр бол арай өөрөөр одоо pieces гэдгийг нь бол тавьж өгч болно гэсэн үг. За энэ чинь бүтэн үйлбэрээр нь бичиж өгнө. Энэ бол англиар бичдэг байгаа. За энэ дээр tons гэдгийг сонгочихно. За ингээд бид нэр одоо дээрээс нь одоо та дахиад харах нь бүх бичлэглэлээ та хийсний дагуу та хүсэлт илгээх гэдгээ одоо дарнаа. За ингээд хүсэлт амжилттай илгээгдэх юм шүү. Ингээд та бүхэнд амжилт хүсье.